Өдрийн мэд төргийн үзэгч та бүхэндээ кибер гэмтэргээс одоо урьдчилан сэргийлэх зорилготойгоор хохирогчтой уулзаж ярилцах гэж байна. За тодруулах юм бол сүүлийн жилүүдэд бол зээлийн аппликейшнууд олноороо бий болсон. За үүнийгээ дагаад олон эрсдлүүд дагаад хөвөрч байна. За яг одоо миний урд сууж байгаа иргэн бол өмнө ажиллаж байсан компаниас нь өөрийнх нь хувийн мэдээллийг алдагдуулсны улмаас заллигчдгээд үүнийг нь ашиглаад аппликейшнээс 8 сая гаруй төгрөгийн одоо зээл авч хохирол үзүүлсэн байна. Ингээд та бүхэндээ хохирогчтой ярилцсанаа хүргэж байна. За өдрийн мэнд хүргэе. Та яг энэ гэмт хэргийн хохирогч болсон гэдэг хизээ мэдсэн бэ? За би 2024 оны 10 сард яг өөрийнхөө хувийн хэрэгцээнд цалин авдаг худалдаа хөгжлийн банкнаас цалингийн зээл авах гад тухайн үед хүсэлтэд гаргасан байтал худалдаа хөгжлийн банкнаас 1-2 хоногийн дараа над руу залгасан л да. Та ингээд урд нь өчнө олон зээл авсан харагдаж байна. Одоо танд ингээд цалингийн зээл гарах боломжгүй байна гэж хэлсэн. Тэгтэн би яг гайхаад юун зээл үлээ яасан зээл үлээ гэтэл та ингээд E-Монгол аппликейшныхаа зээлийн мэдээлэлээр хараарай гэж зааж өгсөний дагуу бид нар мэдээлэлээ харахад яг тухайн үед бол нэг юм 5 билүү 5-6 газараас банк ус санхүүгийн байгууллагаас миний нэр дээр зээл гарчихсан байсан. За энэ бол би нөгөө хизээч өөрийнхөө санхүүгийн одоо хэрэгцээг зохицуулахын тулд худалдаа хөгжлийн банк буюу эсвэл өөрийнхөө дандаа цалин гардаг тэр банкудтай харьцаж зээл авдаг байсан. Ер нь бол банк ус санхүүгийн байгууллагын зээлийн аппликейшн ашиглаж бол зээл авч үзээгүй байсан. Тэгэхээр энэ бол миний хувьд бол үнэхээр цочирдон мэдээлэл байсан. Ягаад тэгэхээр би нөгөө тэр зээлийг юус аваагүй байтал хизээ хаанаас ямар учиртай юу зээл гарчихва гэдэг бол бүр ер нь бол ямар ч хүний хувьд цочирдон мэдээлэл шүү дээ. За тэгээд яг тухайн үед бол миний зээл тэгээд бол миний хувийн нөгөө зээлийн хэрэгцээ бол хангагдчих чадаагүй. Яа тэгэхээр банкнаас бол та ийм олон хугацаа итэрсэн зээлтэй харагдаж байна. Та энийг тодруулаад ирээ гэдэг тийм асуудлыг бол 2024 оны 10 сард мэдчихсэн. Одоо ер нь процесс яг ямар шатн дээр явж байна? Та бас хуулийн байгууллагын талаар хандсан уу? Яг гоо мэдээж тухайн үед бол хуулийн байгууллагад одоо цагдаагийн газар хандсан. Тэгээд цагдаагийн миний хүсэл гомдол бол нөгөө яг шат дараалалаар кибер гэмтэрхтэй тэмцэх хэлтс рүү тасаг руу явсан шилжсэн. За тэгээд тэнд бол процесс бүхэл бүтэн одоо 2024 оны 10 сараас хойш би мэдүүлсэн гэдэг чинь өнөөдөр хэдэн он бэлээ те 2026 он нэлээд урт хугацаанд энэ процесс үргэлжилсэн. За тэгээд яасан бэ гэсэн чинь ганц би биш. Миний хуучин ажиллаж байсан байгууллагын 30-аад ажилтан энэ гэмтэргийн хохирч болсон байсан. Үндсэндээ тэр этгээд бол одоо бидний тэг хувь хүний мэдээллийг E-Монгол гэдэг одоо аппликейшн руу нэвтрээд аваад тэгээд банк ус санхүүгийн байгууллагуудаас хэмжээний зээл одоо зөвхөн над дээр 8 сая гаруй төгрөгийн зээл гэдэг чинь өөр бусад хүмүүс дээр одоо хэд хэдэн сая гарсан тийм тэр бол нийлээд хэдэн сая төгрөгийн зээл байгааг бол таашгүй. Тэгэхээр энэ дээр хамрагдсан банк ус санхүүгийн байгууллагууд нь 10-аад банк ус санхүүгийн байгууллага харагдчихсан. За тэгэхээр над дээр бол жишээлбэл 6 банк ус санхүүгийн байгууллагаас зээл гарчихсан мэдээлэл байгаа. За тэгэхээр тэр процесс ингээд нөгөө айгүй олон хохирогчтой маш олон байгууллагыг хамарсан гэдэг утгаараа нөгөө юм мөрдөн шалгах ажиллагаа нэлээд удаашралтай явагдаж байсан. За тэгээд харамсалтай нь энэ хэргийг үйлдсэн этгээд яг нас орсон. Тэр утгаараа энэ хэрэг бол прокурорын шатанд бол ингээд таагддаг. Яг энэ бол угаасаа хуулийн хэлтийн байгууллагын процесс ингээд дагуу явагдсан. За гэтэл өнөөдөр хүртэл би өнөөдөр 2026 оны одоо 3 сар тийм үү. Миний энэ зээлийн асуудал өнөөдрийг болтол 100% хаагддаг байгаа. За яасан бэ гэсэн чинь одоо нөгөө асуудал ингээд мэдээж мөрдөн шалгагдчих явцад бол мэдээж тодорхойгүй байдал үргэлжлэх нь бол ойлгомжтой тийм үү. Гэтэл өнөөдөр Баянзүрх дүүргийн прокурорын албан ёсны тогтоол гарсаар байтал нөгөө банк ус санхүүгийн байгууллагууд маань энэ дээр хэрхэн ажиллаж байгаа вэ? Асуудал яаж шийдэж байгаа вэ те гэдэг нэг юм энэ хүмүүс өөрсдийнх нь дүрм журмын хүрээнд ажиллаж чадж байгаа билүү үгүй билүү гэдэг нөгөө яг энэ финтек салбарын энэ өөрийнх нь асуудал те айгүй тодорхой болж ирсэн. Ер нь бол эрсдлүүд нь буюу одоо эрсдлэхээс илүү энэ алдаанууд нь бол айгүй илэрч гарч ирсэн баггүй юу? Яагаад тэгэхээр өнөөдөр би нөгөө бүтэн жил гаруй хугацаанд ингээд энэ асуудлаас болоод те миний хувийн санхүүгийн асуудлаа зохицуулахад хүндрэлтэй байдал үүссэн. Би нөгөө төрд байгаа өөрийнхөө хувийн мэдээллийг те 3 дахь этгээд ингэж халтаж ороод миний өмнөөс зээл авч ийна гэдэг чинь өнөөдөр зээл авч ин маргааш өөр юу хийхийг би таахгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө төрд итгэх итгэл гэдэг маань
үнэхээр байхгүй болсон. Би одоо юунд итгэх вүлээ, яах вүлээ, эн чинь ямар юу л хүн чинь тухайд айгүй айж цочирддаг юм бэлээ. За тэгээд 3 дугаарт болохоор энийг асуудлыг шийдэхэд бол энэ алдаа нь хаана гарч байгаа гэдгийг би олохын тулд цаг хугацаагаар тийм үү. Тэгээд одоо юу гэдэг би энэ хугацаанд 2 удаа би шүүхийн анхны шүүхтэр дуудагдсан. Яагаад гэхээр банкус санхүүгийн байгууллагууд тэнд хэргийн эзэн тодорхой болцоод байхад иргэдээс зээлээ төл гэдэг хэмжлэл гаргаж байгаа. Тэгэхээр энэ дээр миний зарцуулж байгаа цаг хугацаа одоо юу гэдгийг энэ алдагдсан боломж гэж ярих юм бол маш олон ийм хувь хүний хувьд энэ чинь өөр эрсдэл болоод гараад ирсэн. Тэгэхээр би энэ дээр ер нь бол яагаад энэ ярилцлагыг өгөх гэж байна гэхээр өнөөдөр манад финтек салбар бол үнэхээр хөгжиж байна. Иргэдийн банк одоо санхүүгийн асуудлыг шийдэхэд бол одоо үнэхээр маш хурдтайгаар тийм ингээд энэ салбарыг хөгжүүлж байна. Энийг бол сайшаалтаа. Гэхдээ нөгөө талд маш том эрсдэл байсаар л байна. Ягаад гэхээр энэ програм өөрөө ялгаагүй хүн бүтээж байгаа. Гэхдээ энэ хүний хийж байгаа энэ програм өөрөө аль нэг газар алдаа гарч байна. Тэгэхээр одоо би өнөөдөр яг юу гэж эндээс харж ийн гэхээр зээлийн үйлчлэгийг ингээд өгөхдөө одоо цахим зээлийн үйлчлэг чинь нэг тухайн иргэний үнэлгээний лавлгаа, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлгаа, за магадгүй хорооны орчин зургийн хорооны лавлгаа ч юм хэдэн голлох мэдээллийг татаад бараг тэгээ зээл өгчөөд авах байна. Гэтэл уул нь бол зүй нь бол илүү нүүр таних систем магадгүй энэ эзэн үнэхээр мөн байна уу биш вэ гэдгийг одоо өөр шалгах ямар боломж байдгийг тэр болгоныг манай энэ зээлийн аппликейшнуд буюу энэ банк санхүүгийн салбарын энэ зээл олгохдоо аягүй сайн хяналтаа сайжруулж өгөхгүй бол өнөөдөр ингээд энэ алдаа тийм үү магадгүй ганц надаар биш тэр манай хуучин байгууллагын 30-аад ажилтнаар биш дахиад өөр гарахыг бид нар үгүйсэхгүй байхгүй юу? Гэмтгээд бас таны одоо нэр дээр зээл авахдаа 6 төрлийн банк усаас зээл авсан байгаа шүү дээ. Тэгэхээр та 6 төрлийн банк ус дээр очиж уулзсан уу, бас холбогдсон уу? Танд яг ямар хариу өгж байна? За мэдээж би тэр чинь яг тухайн 2024 оны 10 сард би цагдаагийн газар ингээд хариу дүүргийнхэн цагдаагийн газар байцаалт өгж байгаа шүү дээ. Өөрөглөн гомдлоо тавихын тулд. За тэр газараасаа би яг ингээд юу яасан л та. За энэ иргэн тэр ийм асуудлаар ингээд хэрэгэн шалгацсан ингээд ийм албан бичиг аваад тэрийгээ бүр биетээр энэ банк ус 6 газартай өөрийн биеэр хүргэж өгсөн. За зарим газар нь болохоор мэдээж албан ёсны чат руу явуулсан, мэйлээр явуулсан ерөөсөө тэр мэдээллийг маш дорн хүргэсэн. Гэтэл эндээс бол хамгийн түрүүнд асуудлыг маань шийдэж өгсөн ганц л банк ус санхүүгийн байгууллага байгаа. Энэ бол арт капитал бараг 7 хоногийн дотор илүү 10 хоногийн дотор илүү за ингээд таны асуудлыг ингээд хаалаа гэж тариу өгсөн л доо. За бусад 5 банк ус санхүүгийн байгууллагатай би бүтэн жилийн хугацаанд зарим нь болохоор мөрдөн шалгалтын явцад банк зээлээ төлгөж шууд нэхэмжилсэн. Гэтэл зарим нь болохоор ингээд би сая 12 сарын сүүлээр баян тогтоол авсан л доо. Прокурорын тогтоолоо хэрэг хаагдсан тогтоолоо тэр тогтоолоо аваач өгсөөр байхад та хувийн мэдээлэл алдсанд нь баг таны буруу гэдэг нэг тийм үнцэг байгаа. Нөгөөх нь болохоор манай програм хүний оролцоогүйгээр энэ асуудал явагддаг тул одоо яана гэдгийг тиймэрхүү байр сууриас хандсан үндсэндээ энд банк ус санхүүгийн байгууллагууд хэрвээ тухайн гарч байгаа актив эрсдэлтэй одоо гэмт хэргийн шинжтэй байх юм бол энийг эрсдлийн сангаараа хаана гэсэн нэг тийм зохицуулах журам байдгийн байлээ. Тэгэхээр тэр журмын хүрээнд одоо тэр журмаа үл биелүүлсэн, үл хайхарсан, иргэнд аягүй одоо хүн хохирогч болцоод байхад сэтгэл санаагаар ингээд цочирдсан байхад банк бус санхүүгийн байгууллагын зарим шүү. Би гэхдээ зарим нь хэлж байгаа шүү. Зарим нь ингээд аягүй тийм ёс зүйгүй хандсан, хууль дүрм журмынхаа одоо хүрээнээс давж хэтэрч ажиллаж байгаа ийм харамсалтай тохиолдлууд бас гарсан. За тэгэхээр тэр гаргаж байгаа ийм авир гаргаж байгаа банк санхүүгийн байгууллагууд ч эргээд иргэнийг шүүгдэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас нэг юм юу харагдаж байна гэхээр магадгүй гэмт хэргийг хийгдсэн эзэн нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон тий. Гэтэл тэр хүн тогтоогдсон яг харамсалтай нь яг нас орсон л да. Гэтэл тийм хэргийг банк санхүүгийн байгууллагууд тэр хүмүүс чинь яг үнэндээ бол зээл гаргасан мөнгө өрөнгөөрөө бол хохирч байгаа шүү дээ. Тэгэхээр заавал тухайн хүнийхээ нэр дээр л энэ
хэргийг нэхэмжилж байгаа энэ зээл төлөх гэж нэхэмжилж байгаа нь наазахын хуулийн хууль эрх зүйн одоо мэдлэг дутмаг байна тийм үү. Тэр эрсдлийн баг гэж байдаг юм уу, хуулийн баг, тэр мэрэгжлийн хүмүүсийн ажиллаж байгаа эсвэл ур чадвар нь дутмаг байгаа мó, эсвэл одоо иргэнийг таныг шүүхтнэ гэж айлгахаар айгаад зээл төлчихнө гэж бодож байгаа мó гэх мэтчлэн энд аюул олон асуултууд байгаа даа. Тэгэхээр нөгөө банк санхүүгийн байгууллагууд жишээлбэл яг үнэхээр энэ дүрм журмынхаа хүрээнд ажиллаж чадж байгаа хэсгээр ч гэсэн санхүүгийн зохицуулгоор энэ дээр аюул сайн хяналт шалгалт хийдэг баймаар надад санагдаж байгаа. Гэтэл энэ жил гаруй хугацаанд миний зээлч оноо гэдэг үлээдээ тэр маань бүр муу олцсон. Одоо тийм оноотой олцсон юм билээ л дээ. Тэр оноо маань бүр муу олчихсон болохоор надад ямар ч зээл үндсэн нь бол гараагүй. Гэтэл би бол хувь хүн өөрөө ажил хөдөлмөрөө ингээл эрхлээл жирийн явж байгаа эмхтэн шүү дээ. Тэгэхээр нөгөө өөрийнхөө ялгаагүй ингээл цалингийн зээл аваад санхүүгийн хэрэгцээг хангамаар байдаг. Гэтэл энэ бол би бүтэн жилийн хугацаанд тэр бол үнэндээ ингээл нам гатсан. Тийм. За энэ гэмт хэрэг нь болохоор 2 жилийн өмнө болсон маа. За тэгээ хувь хүний ийм Монголиа дээр орохоор зээлийн мэдээлэл ингээд өөртөө харж болдог шүү дээ. Тэгэхэд та хоёр нь өмнө өөрийнхөө зээлийн мэдээллийг өөрөө шалгаж үзсэн үү, харж үзсэн үү? Тийм. Тэгэхэд тэр ийм Монголиа аппликейшнийг яг тэр зээлийн мэдээлэл харж болдог гэдэг тэр зэсийг нь бол би мэддэггүй байсан. Үндсэндээ нөгөө хувь хүний хувьд нөгөө зээл өөрийнхөө ажиллаж байгаа цалингаа авч байгаа банкнаас зээл авчих шүү дээ. Тэгэхээр нөгөө банкн дээрх миний банкны аппликейшн дээрх зээлийн мэдээлэлээ хараад тэрийг цаг хугацаанд төлгөөл бодхоос биш яг нөгөө төрд миний зээлийн мэдээлэл байгаа гэдгийг би яг энэ хэрэг болсноос хойш мэдсэн. Тэгэхээр нөгөө ийм Монголиа дахь тэр тим зэсийг тэгж харах ёстой гэдгийг би тухайн үед мэдэхгүй байсантай адилхан бас олон мэдэхгүй байх багталтай. Тэгэхээр нөгөө манайхан нөгөө угаасаа бас заримдаа бид нар чинь бие бинийгээ тоглоод гэдэг шүү дээ. Ухаалаг бас орчаад уцнаасаа юу дор байлаа мэлаа гэдэг шиг ийм Монголын уул нь бол айгүй олон тийм үзэж харахтай мэдээлэл өгөх зэснүүд байдаг юм байлээ. Тэгэхээр би сая бол зүгээр 24 оны 10 сараас хойшлаа зээлийн мэдээллийг ингэж харддаг юм байна гэж яг тухайн агшинд л мэдсэн. За тэгээд таны хувьд бас өмнө ажиллаж исэн компаниас тань хувийн мэдээлэл алдсан гэсэн. За тэгээд тухайн компанид юу нэг ямар үүрэг хариуцлага хүлээлгэх юм бол энэ талээрээс одоо та бас хуулийн байгууллагт хандаж асууж сургалж үзсэн үү? За мэдээж бол хувийн мэдээллийг хамгаалах үүрэгтэй байсан ажил олгогч бол мэдээллийг алдсан гэдэг нь бол ер нь бол мөрдөн байцаалтын шатанд би тогтоогдсон гэж ойлгосон. Тэгэхээр нөгөө би энэ албан байгууллагаасаа бол өөрийнхөө иргэний хувьд албан хүсэлтээр бол тавиад за үнэхээр энэ нөхцөл байдал үүссэн. Энэ үүссэн дээр та бүхэн ямар арга хэмжээ авсан бэ? Тэгээд тэ миний мэдээлэл тэнд бол одоо болтол хадгалагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр нөө дахиж ийм эрсдэлд орохгүй байх одоо баталгаа юу вэ гэдэг ийм хүсэлт 2025 оны 12 сард тавьсан. Өнөөдрийг болтол бас хариу өгөөгүй. Тэгэхээр нөгөө энэ нөгөө ямарваа нэгэн хэрэг гарах анхдагч нөхцөл гэж байгаа тийм анхдагч нөхцөл гэж байгаа. Тэр анхдагч нөхцөлийг одоо үүсгэсэн энэ байгууллага бол энэ дэр бас ёс зүйн хандж байгаа, хариуцлагатай хандж байгаа. Тэгэхээр энэ байгууллагын дээр ямар хариуцлага хүлээх ёстой юм, яагаад энэ дэр бас яагаад ялгаагүй иргэнд ингэж ямар ч хариу өгөхгүй байгаа вэ гэдэг чи одоо магадгүй буруутай болохоор ингэж байгаа юм уу? Би бас мэдэхгүй л. Тэгээ энийг би тэгэхээр өөрийнхөө хэмжээнд бол хууль хяналтын байгууллагаар шалгуулсан гэсэн бодолтой байгаа. Тийм. За танд бас нэмж дурдах мэдээлэл байна уу? Тэгэхээр энэ дээр нөгөө харагдаж байгаа онцгой маань юу вэ гэхээр нэгдүгээр одоо ажил олгогч тал буюу ажилтнуудын хувийн мэдээллийг хадгалж байгаа байгууллага гэж байгаа шүү дээ. Тэр маань бол үндсэндээ хувийн мэдээллийг хариуцагч гэж хуулиар тооцогдож байгаа. Гэтэл энд нөгөө аж ахуйн нэгжүүд маань хүний хувийн мэдээллийг хамгаалах тэр нь журам бодлого хэр байна. Энэ сул байгаас болоод энэ хэрэг гарах анхдагч одоо юу болсон нөхцөл болсон. За магадгүй ингээд тухайн хэрэг ингээд хувийн мэдээлэл алдагдсанаас боллоо гэж бодтол за тэгвэл энэ ийм Монголиа руу болохоор дурын нэг юм одоо яаж орсон тэр юу нь бол би сайн мэдэхгүй байна л да. Гэхдээ энд нэг юм алдаа гарсан болоод энд нэг юм алдаа эмзэг байдал байсан болоод одоо дурын нэг юм юг дамжаад ийм Монголиар хүмүүсийн орч нэвтрээд орчиж байгаа юм. За гэтэл тэр нөгөө банк бас санхүүгийн салбаруудын байгууллагуудын тэр зээлийн аппликейшн өөрөө хяналт тэн дээр давхар уулын чанга байсан бол энэ алдаа гарахгүй байх байсан. Яг энэ хэргийн дараа ингээ харахаар манай энэ банк санхүүгийн байгууллагын энэ өөрсдийн хяналт програм хангамжийг сайжруулах хэрэгтэй. Иргэд ч гэсэн зээл авахдаа мэдээж бол тэ хаана илүү найдвартай газар байна, яах ёстой байна гэж ер нь аль талдаа анхаармаар юм салбар санагдсан. Тийм л байна. За бидний мэдээлэл өгсөн танд баярлалаа. Баярлалаа.